Та хаашаа тань. Мэдгүй энийг өндөр юм болгож байна. Юуны ч хөшөө байгаа юм мэдгүй. За очиж байгаа л нэг хараад. Газар л байдаг юмны хөшөө сураг гараад байна шүү дээ. Ном тэгээд л нориогийн ном янз бүрийн юм дээр ясан хамгийн эртний одоо Их л хүн тэтгэлтэй энэ өндөр толгой дээр байсан юм байна. юу гинэ. Алиг накашавал дишиж. Юутай адилхан байна хүмүүсээ энэ. Энэ манай хараханд дэдэг нэг юу яддаг та. Тэрний л дүрстэй адилхан гинэ. За энэ шодой чулууны эргэн тойрон болохоор ингэж харагдчихжээ. За энэ автобусаар жуулчд ирж байгаа юм. Энд чулууны чинь танилцуул. За энэ нөгөө чулууны чинь танилцуулга Нариу хэлдэрээ. Тэгээд Христосоос хойш 300-аас 500 жилийн эртний төмрийн үеийн урлагийн бүтээл гиндэ. За энэ нөгөө өвсө хатааж байгаа ингэж дээр үед хатаадаг гэсэн гинэ ингээд дэлгээд тэгээд тэрийг нь болохоор нариугаар хашаа гэдэг хэлдэг тийм ээ. Манайхаар хашаа гэдэгтэй адилхан юм байна. За ээж бид хэд явсаар байгаад энэ арал дээр маш түүхийн ховор дурсгалтай нэг юм юуны үзмрээ хажууд ирсэн. Энэ нь болохоор юунэ Христосоос өмнөх 500 жилээс Христийн дараах 1000 жилийн үед хамаарах ийм бунхнуудыг олсон юм байна. Тэгээд энэ бунхныг 1955 онд болохоор ингээд судалгаа хийгээд үтсэн юм байна л та. Тэгээд тэгсэн чинь судалгаа хийгээд үтсэн чинь ийм одоо юм гарсан гинэ ийм. За тэгээд тэрийг дахиад судалсан чинь дотор нь болохоор ийм зүйлүүд ингэж Авин сав чимэглэлийн чимэглэл ийм юмуд олцсон байх нэ. Тэний төмрийн үе гэдэг тогтоосон юм уу яасан. Тэгээд энийг болохоор төмрийн үе гэдгсэн гэж олцсон. Тогтоогоод одоо тэгэнгүүтээ тэр дээр бас нэг овоос байгаа гинэ. Тэр нь болохоор хүрлийн зэвсгийн үед одоо эртний нариугуудтай одоо бунхалдаг, уршуулдаг ийм одоо дурсгалын зүйл гэдэг юм байна. Тэгээд энэ арал руу энэ ой дотор бид нар чи явсаар байгаад жуулчд их байсан шалтгаан нь энэ юм байна л та тий. Ингээд энэ нөгөө дурсгалын зүйлүүдэд үцэх гэж ингэж ирдэг юм байна. Археологийн л олдуурууд юм байна л да тийм ээ. Энд ингээд дугуйтай, машинтай явган хүмүүс усан онгоцоор их ирсэн тий. Тэгэл энэ юуг үзэж сонирх гэж ирдэг юм байна. За ингээд ээж ой эмээ ирсэн биз дээ. Эмээ ирэхгүй гэдээсэн чи. За ээж нэг өндөр жилдэр галаа янзын гоё. Тэр араа цастай хайрхнууд их байна. Тэр нэг шовоосон өндөр хайрхнууд байна. Өчтөө золоо гэж хэлсэн яа. Хөө хаа. Хөө биш юм аа. Биш юм шиг байна. Толгой эргэчих. Тэр чи ингэж ирвчтэй. За яах вэ? Ой, за бид нар чинь нэг хойд норигт явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хойд норигт чинь ингээд юу гэдэг лээ дээ. Хандрэ буг согоо. Биш нэг цаабуг. Цаабуг. Цаабуг.
Ja. Det antallet renner. Ja. Okej. За энэ арал дээр маш их алдартай 1000 жилийн настай юм сүмдэр ирлээ. За энэ дээр болохоор ямар юм бичигнүүд байна гэхээр гайдгүйгээр сүм рүү дотгошоо орохгүй гэж байна. Тэгээд дээрээсээ халдвараас хамгаалах дэглэмээ барих ёстой. Нэг хүн орох юм бол 70 крон гэж байна. 11, 13, 14, 30-д юу яадаг гэж онгодог гэж. Сүмэн юу? Тий сүмэн онгодог гинэ. Тэгэхэд энэ дан чулуугаар барьсан их мундаг байгаа. 1000 жилийн. Ийшээ энийг үзэх гэж энэ жуулчдыг хэлдэг юм байна. Тийм ээ. Гол үзэх юм нь ингээд үнэхээр байгаль бол үнэхээр гайхалтай юм тийм ээ. За энэ ингээд за 800 жилийн ойгийн тэмдэглэж 1999 оны 6 сарын 20-нд хаан хата хоёроос юу яасан гинэ? Энэ дурсгалыг хөшөөг ингэж хийж гисэн гэж шүү. 1999 800 жилийн ойгоороо Тий. 2009 хаан хата хоёр ирсэн байх нэ тэгэхээр. Тийм ээ. За одоо энд бодвол энэ сүмийн бишоп буюу хамбал ам гэдэг хүмүүсийн л юу байх та бүхэн байна. Тийм. За энэ болохоор зөндөө юу байна? За энэ нөгөө нэг ээж 1814 онд шүү дээ тий. Нөгөө дайны 400 хэдэн жилийн даралдаас нөрөгчн гарсан шүү дээ тийм ээ. За. Тэгээд тэгэнгүүт нөгөө нэг газараас хүмүүс ирж нөгөө үндсэн хуулиа баталсан байхгүй юу? За. Тэгээ хамгийн анх Норвегийн нөгөө парламентд сонгогдсон байхгүй юу? За. Тэгээд энэ сүмүүдэд төлөөлөөд энэ сүмөөс хамгийн анх нь тэр 1814 оны юунд оролцсон гинэ. За. Тэгээ 2014 онд үндсэн хууль батлагдсанээ 200 жилийн ойлоо тий. За. Тэрүүгээр энд зариулж энэ хөшөө босгосон юм байна. За ийм алдартай ийм гой сүм байна. Энэ дээр нөгөө тагт нэг юм битэрчдэр нэг тарчихсан. За энд төмсний яган цэцэг бол янз их хүрчээ. Han var väldigt fin och så stor och kraftig och han har varit i. Ийм гоё. Кофе. Нэг газар байна.
Энэ башинчна уу? Дорны юм байна. Дэшээ шаттай. Дэшээ болцооч томч юм байна. Хангим. За бид чинь ардаараа яваад тэгээд ирсэн тийм ээж. Одоо сонгоцоо хүлээж юм тий. Одоо сонгоцоо хүлээж байна. Өнөөдөр ямар сайхан суугаад. Тэгээд яхлаа. сонгосондоо суугаад тэгээд замдаа нэг арал дээр зогсоод тэгээд цаашаа явна штт. Нөгөө читрэг хотод очиод тэгээ машинаа бариад Мууиранагээ том хотод очиж хонох юм байна. За. За ингээд ийм гоё юм л та. Цагаагаар бол янзтай гоё юм тий. Дөннө гэдэг. За бид байвчны асуу. Одоо бид юу хийж байгаа вэ гэвэл онгоцоо хүлэнгээ ажлаа хийгээд чихрээ идээд дараагийн аялал